Сайн байцгаана уу? Та бүхний энэ өглөөний амар амгалан ярья. Тэгээ юуны өмнө энд хүрэлцэн ирсэн хамтран зохион байгуулж байгаа, дэмжиж байгаа Улсын их хурлын гишүүд, Нүүбийн суурин төлөөлөгч, Европын холбооны элчин сайд болон эрхэм элчин сайдууд болон бусад оролцогчдоо та бүхэнд талархал илэрхийлье. Энэ чухал асуудлыг зүгээр нь яриад өнгөрөх биш, аяны хэмжээнд цаашдаа Монгол улсад тулгараад байгаа энэ чиглэлийн асуудлыг шийдэхийн төлөө хамтран ажиллаж бүгдэнд нь талархал илэрхийлье. Тэгээ хүний хөгжил нэмгийн бодлогын байнгын хороо болвол саяхан шинжилэн зохион байгуулагдсан нэр нь хүний хөгжил нэмгийн бодлогын байнгын хороо. Энэ нэрнээс нь асар их юм хэлж болно гэж бодож байгаа. Зөвхөн нийгмийн бодлого биш, зөвхөн соёл шинжлэх ухаан биш, хүний хөгжил нэмгийн бодлогын байнгын хороо. Манай байнгын хорооны хүрээнд боловсрал, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, соёл, спорт, залуучуудын асуудлыг хамардаг. Тийм болохоор өнөөдрийн хэлцэж байгаа асуудалтай, аяны сэдвтэй салшгүй холбоотой. Тийм болохоор миний бие бас гишүүдэд төлөөлөд энэ төрөлцөн ирсэн байгаамаа. Тэгээ энэ жил Монгол улсад технологи ашиглан үлдэгдэж буй гендер суурьсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдцгийн хуваарьнд тус аяны зохион байгуулж байгаа. Бид нөхцөл үндэсний байгууллага болон олон улсын түншүүдтэй хамтран захин хүчирхийллийг хүний эрхийн ностой зөрчилдөж үзээд үүнийг тассан зогсоохыг чухалчилж байгаамаа. Цахим орон зайн дарамт, мөрдлөг, хувийн мэдээллийг зөвшөөрлөгөөр тараах зэрэг хүчирхийллийн шинэ хэлбэрийг бий болгож технологийн дэвшил хөгжил нь энэхүү хүчирхийллийг цахим орчноос бодит амьдралд үргэлжлэх боломжийг олгосноор ялангуяа охид эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдалд улам их эрсдлийг бий болгоод байгаа. Энийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ төрлийн хүчирхийлэл цаг хугацаа орон зайнаас үл хамааран үлдэгдэг бөгөөд технологийн дэвшлиг ашиглан цахим орчноос бодит амьдрал шилжиж дэвшилтэд технологийн тусламжтайгаар хоригчийг мөрдөх, хянах, байршлыг нь тогтоох, зөвшөөрлөг зураг бичлэг авах зэрэг янз бүрийн байдлаар илэрж байгаа. Судалгаагаар дэлхийд дахинаа эмэгтэйчүүдийн 38% нь цахим хүчирхийлэлд өртсөн байгаа бол Аз намхан далайн бүс нутагт цахим хүчирхийллийн тархалт 88% гэж тогтоогдсон байна. Тэгэхэд Монгол залуучуудын 51.3% нь цахим дээрлэхэд доромжлолд өртөж 5% нь цахим бэлгийн дарамтад өртсөн тоо мэдээлэл судалгаа байгаад байгаа юм аа. За мөн судалгаагаар энэ төрлийн хүчирхийлэлд охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, олон нийтийн өмнө ил байдаг эмэгтэйчүүд, LGBT олон нийт хөгжлийн бэрхшээлтэй илүү өртөж байгаа. Тэгээ бидний байр суурь тодорхой, хинч байсан охид эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуучууд хүн бүр цахим орчинд ч бодит амьдрал дээр хүчирхийлэлгүй аюулгүй орчинд ажиллаж амьдарч сурч болсрох ёстой. Ийм бэнхүү аян нь зөвхөн урайлах төдий биш, бодиттой ажил болоосоо гэж бид чин сэтгэлээс хүсэж байгаа. Ийм учраас одоо гендер суурьсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хүний хөгжил нэмгийн бодлогын байнгын хорооны талаас бүх талаар дэмжин ажиллана. Та бүхэн мэдж байгаа манай байнгын хороо бол улсын их хурлын байнгын хороо, парламентын байнгын хороо. Тэгэхээр эхний ээлжинд бол ямар ч байсан түрүүн дурдсан салбар чиглэлүүдийн хүрээнд, яамдуудын хариуцж байгаа асуудлуудын хүрээнд хүний хөгжилтэй холбож уялдуулах, нэгтгэх зөвхөн салбарын асуудал биш, салбар хоорондын уялдааг хангах, энийг нь эргэцэн орчин бодлоготой нь уйх нь бол манай байнгын хорооны, манай гишүүдийн үүрэг. Тэгээ улсын их хурлын гишүүд бол иргэдийн төлөөлөл парламентын гишүүд. Парламентын гишүүд гэж байгаа нь иргэдээсээ сонгогдсон, иргэдтэйгээ эргээд харьцдаг, энэ улсад болж байгаа улс төрийн үзэл санаа өөрчлөлтийг манлайлдаг улс төрчид юм аа. Тийм болохоор хүний хөгжил нэмгийн бодлогын байнгын хорооны зүгээс бол зөвхөн гүйцэтгэх төвчний биш, асуудлыг өргөнөөр нь зөв ойлгох, шинээр томьёолох, хамгийн гол нь үзэл санаа. Ер нь энэ хүчирхийлэл гэдгийг юу гэж үзэх вэ гэдэг үзэл санааныхын төвшөнд, хандлагын төвшөнд өөрчлөлтөөр манлайлж ажиллана. Тийм болохоор эхний ээлжинд ямар ч байсан бодлого үзэл санаа тэр хандлагыг өөрчлөхөд манай байнгын хорооноос, хүний хөгжил нэмгийн бодлогын байнгын хорооноос улсын их хурлын гишүүдийн зүгээс бид нар тусгай хөтөлбөр ажил болгон шаардлагатай бол ажлын хэсэг эсвэл одоо юу гэдгийг хуулийн төсөлж байсан болон цааш тэн дээр манлайлаад ажиллана. За тийм болохоор ямар ч байсан өмнөхийг бодвол энэ хүчирхийлэлтэй холбоотой, гендер суурьсан хүчирхийлэлтэй холбоотой гендерийн асуудал нэг үеийг бодвол Монгол улсад харьцангуй бас тодорхой хэмжээнд ахиц арсан гэж үзэж байгаа. Гэхдээ цааш нь яг Монгол улсын нөхцөл байдал, орчин нөхцөл, дэлхийн хөгжлийн хандлага, технологийн хөгжилтэй уялдуулаад түүнтэй тэмцэх арга, хандлага дээр бас шинжилэл хийгээд цаг үеэс хоцрохгүй явах ёстой гэж үзэж байгаа. Тэгээ Монгол улс бол монголчууд соёлын хувьд бол гендерт их өвөрмөц мэдрэмжтэй ард түмэн, их өвөрмөц бусад улс, дэлхийн бусад улсуудтай, соёлуудтай харьцуулах юм бол арай өөр байж болно.
Тэгээ энэ дээр бас давуу болон сул талууд байгаа. Энийг бид нар бас тооцоод ер нь Монгол улс гендерийн асуудлыг хэрхэн оновчтой зөв хөгжүүлвэл нийгмийн хөгжилд эрх тэгш байдал, сайн сайхан байдалд үр дүнтэй байх байдлаар бид нар бодолцож ажиллах болно. Тийм болохоор хуулийн төслүүд, эрх зүйн шинжилгүүд, шаардлага тогтоол шийдвэрүүд хэрэгтэй болвол ажлын хэсэг эсвэл улс төрчид гишүүд хамтраад ажиллах одоо та бүхэнтэй энд байгаа олон нийтийн байгууллагууд, холбоод, мэрэгчлэнүүд, олон улсын байгууллагатай хамтраад ажиллахад бид байнга бэлэн байх болно. Тэгээ үүн дээр хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын оруулан улсын их хурлын гишүүдээс нээлттэй байх болно шүү. Уулзаж ярилцах, хөгжүүлэх, хамтран ажиллахад хязээд бэлэн байх болно. Тэгээд энэ чухал сэдвийг хөндөж байгаа зохион байгуулж байгаа та бүхэнд үнэхээр баярлалаа. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.